өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр үндсэндээ 2018 онд бид нэр хэвтүүлийн эмчлэх үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Тэгээд хэвтүүлийн эмчлэх үйл ажиллагаа эхэлснээр эмнэлэг маань бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломж бол бүрдлээ. 5 жилийн дараа энэ эмнэлэг маань эргэж одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тус чуулгаас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан төрийн тусгай албан агчдын нэгдсэн эмнэлгийн албаагч эмч ажилтнуудын дунд үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх удирдлагыг зохион байгууллаа. Удирдлагын хүрээнд 110 албаагч 130 иргэнийг хамруулж 2 ахмад ажилтнанд талархал илэрхийлж 7 албаагчийг алдаршуулан нэг аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сурталчлан 9 удаагийн урлагийн тоглолтоор үйлчилсэн юм а. Удирдлагын үеэр чуулгын уран бүтээлчид албаагч эмч ажилчдыг үлээвэр найрлах хөгжмийн аялгаунд дор Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлэн найрсгаар инээмсэглэн өгсөн нь тэдэнд баяр багтал төрүүлж ажиллах эрч хүчийг өгч байсан юм а. Төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийн нэг давхрын цахим бүртгэлийн танхимд эмнэлгийн албаагч болон үйлчлүүлэгчдийн дунд урлагийн хэсэгчилсэн тоглолтыг зохион байгуулж тоглолтын үеэр тус эмнэлгийн эмч Ахмад Батчулуун, ахлах дэслэгч Молор Эрдэнэ нарыг алдаршуулан ажлын амжилт хүсэн өрөөлөө. Өнөөдөр одоо Дэлхийн эмч нарын баярын өдөр тохиолж байгаа учраас бүх эмч нартаа энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэж бүгдээрэнд нь ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дэги төгсгөл байхгүй уучмын дэлхий чармаг эмэн зүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урдмас эмх хараа Анган цагаан даванд хатан дөрөө илээж эмнэхээс зориггүй, эмчлэхээс өөрөхгүй тэр хүн хөндлөө гэж олон сагмруудыг үзсэн мэт тийм ээ. Үнэхээр энэс өөрөхгүй энэ эмчнэр харахад үнэхээр багтаа байна. Ингээд та бидний хамтын ажиллагаа жинхэнэ амьд үйлчлэлээс эхэлж өрөө гэж хэлж болохоор баярлалаа. Тэгэхээр өнөөдөр олон улсын дэлхийн эмч нарын баярын өдөр. Тэгээ энэ сайхан баярын арга хэмжээг маань бас цагдаагийн сүлж чуулгын хамт олон маань мэлааж за мөн одоо энэ төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлэг цагдаагийн сүлж чуулгын хамтын ажиллагааны хүрээнд бие биендээ сэтгэлийн дэм өгч ийм арга хэмжээг зохион байгуулсанд та бүхэндээ бүгдээрэнд нь талархлаа. Үнэхээр одоо манай эмч нарын эмнэлгийн ажилчдын эмнэлгээр үйлчлүүлж байгаа бас өвчин зовлондоо шаналлаад илж байгаа хүмүүст маань маш их одоо сэтгэлийн дэм өгсөн, урам зоригийг хайрлсан
бусад одоо өнөөдрийн арга хэмжээг би бас Facebook бусад хуудасаараа дамжуулж тарааж түгээсэн. Тэгээ энэ төрийн тусгай албаа хаагч нар гэж ямар сүр жавхлантай төрийн тусгай албаа хаагчдын эмнэлэг гэж одоо үнэхээр энэ тусгай албаа хаагчд ажилтдаг ийм сайхан хамт олон байдсан байна. Түүнийг дэмжиж энэ одоо олон төрийн тусгай албаа хаагчдын цагдаагийн сүлж чуулгаас болоод ийм одоо хамт олон байдсан байна гэдгийг эрүүл мэндийн салбарынх маань хараад үнэхээр сүлж явахтаа сайхан байна гэдгийг бол одоо комментээр шагшин магтаж ингэж бичиж байлаа. Тэгэхээр энэ зөвхөн одоо манай албаа хаагчдаас гадна өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн манаа зогсож байгаа эмч нэгжлүүд маань та бүхний эмчилгээг хүлээж авч үнэхээр их талархаж баярлаж их урам зориг ирч хүчийг авлаа гэдгийг бас шинэ хэлхийг хүсэж байна. Нийт энэ тусгай албаа хаагчдын нэгдсэн эмч нартаа өнөөдрийн дэлхийн эмч нарын баярын мэндийг дэвшүүлье. Баярлалаа та бүхэнд. Иннэл хорвот хүгэнгэсэн элхийн хар амнишээ үрэг хардах эжин сэтгэл үргэж Дэлхийн олон улсын эмчнэрийн баярын өдрийг тохиолдуулаад манай эмнэлэг дээр одоо цагдаагийн сүлж чуулгын хамт олон бол маш олон төрлийн арга хэмжээг өглөөнөөс хойш одоо сюрприз болж одоо бидэрт гайхалтай маш сайхан дурсамж мэдрэмж төрүүлж зохион байгуулсан маш их баяртай. Тэгээд бүхэл үйл ажиллагаа маш их таалагдлаа. Тэгээд бүгд их тийм авьяаслаг сайхан хамт олон байдаг юм байна. Бас маш их таатай сайхан мэдрэмж төрж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа гэж хэлье. Дээрээс нь одоо яг манай энэ ажлын өрөө тасалгааг одоо намайг сонгож манай хамт олныг сонгож энд орж иж бас тусгайлан одоо зөвхөн биднэрт зориулсан энэ одоо мэдлэгээ дэвшүүлсэнд бол бас маш их баярлж байна. Тэгээд цаашдах нь ажил үйлс өндөр амжилт хүсье өрөөё. За тэгээд энэ дэлхийн эмчнэрийн баярын өдрийг тохиолдуулаад одоо төрийн тусгай албаа хаагчдын нийт хамт олондоо одоо эмч нартаа эмнэлгийн ажилчдаа бүгдээрэнд нь одоо эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье өрөөгд ажлын амжилтыг хүсье өрөөё. Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан 1998-аас 99 онд эмнэлгийн даргаар ажиллаж байсан анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн их эмч, эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан Бэлтгэл Гурандаа Батмах, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн их эмч, эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан Авиценна эмнэлгийн захирал, Бэлтгэл дэд Хурандаа наран цэцэг нарт зориулсан талархал ажиллагааг зохион байгуулж хамт олонных нь бахархан хүндэлж явдаг чин сэтгэлийн үс баярын халуун мэндчилгээг дамжуулсан юм а. Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр. Тэгээд энэ өдрийг төрийн тусгай албаа хаагчдын эмнэлгээс ганцхан наран цэцэгт ч биш нийт одоо энд ажиллаж байгаа эмч нарт зориулан ийм сайхан мэдлэгээ авсан хувьяасаа маш их баярлж байна. Дээр нь сүлж чуулгын хамт олон маш их өндөр ажлын амжилт хүсье. Та нар хүмүүст энэ өгж байгаа инээд чинь бас эмч хүнд инээд бэлгэлж байгаа хүн болгон эмч нар байдгийг. Тийм болохоор зэрэг та нар ч гэсэн ангаагч нар өнөөдөр бас та нарын баярын өдөр гэж хэлж болох юм байна. Маш их сэтгэл донтолтой бараг үйлдэл. Тус эмнэлэгтэй үйл ажиллагаагаа нэгт холбон эмч ажилтнуудыг чадагчуулах, мэрэгшүүлэх ажил дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Reflex эмнэлгийн хамт олон захирал, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч, Монголын неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Саран цэцэг нарт ажлын байранд нь чуулгын уран бүтээлчид хүрэлцэн очиж талархал илэрхийллээ. Нарлаг хорвоод чаргахыг надтай
За нэгдсэн эмнэлгийнхаа хамт олон зориулаад тэднэрийн хоёр тангараг өргөсөн хүндтэй энэ үүргийг үргэлж хүндэтгэж явдаг шүү гэд та бүхэндээ олон улсын эмчнэрийн баярын мэнд хүргэе. За саяын явуулсан арга хэмжээ бол үнэхээр их сюрприз байлаа. Бид нарт бол хизээч ийм арга хэмжээг өмнө хүлээж авч байгаагүй. Тийм болохоор маш их баярлалаа гэж хэлье да. Дэлхийн эмч нарын өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр нэгдсэн эмнэлгийн эмч нарт чуулган цахилгаан хөгжмийн хар сүлд хамтлаг мөн дуучид урлагийн тоглолтоор үйлчилж тус эмнэлгийн албаагч эмч ажилтнуудын дунд зохион байгуулсан соён гэгэрүүлэх өдрлийн видеог үзүүлж баярын сэтгэлгээг нь хуваалцсан юм а.